Дэлхийн монголчуудын эмжээл радио 88.3 дэлгэн дээр суугаад харуулan хүүхдүүдэд онтуулчаад эсвэл ажиллаа тараад харих замдаа сонсож яваа эрхэм сонсогч танд энэ үчийн мэндийг дахин хүргэе. Өнөөдөр 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатарт 22 цаг 11 минут болсноор хүүхдүүд унтлаа одоо бидний цаг үрээтэй томчуудын явдал нэвтрүүлэг маань эхэлж байна. Радиогийн 2 дугаар студид хөтлөгч очроо Эрика, найруулагчаар Өнөр баяр, нэвтрүүлгийн продюсераар Айрин нар ажиллаж байна. Үчи минь очроо. За үчи минь дүргий. Чи минь өнөөдөр сонин сайхан юу байна? За өнөөдөр 50% ажиллаа хийсэн шиг. Хүш нэр нь сонсогчдын уулзалтын бэлэдэнд туссан мэл ш тий. Тийм байлаа. Өнөөдөр яг өдөр дууссан. Намайг өдөр харин бүр ажил руугаа ирж явах зам дууссан байлээ шүү. Тэг өчтөр 30 хэдээс нэгэд бүр цөөхөн үлдчихэнгүүд бүр хурдан зарагдаад дууссан. Аха. За ингээд 11 дэх сарын 15-нд сонсогчтойгоо л уулзах үлдлээ дээ. Тэглээ. За пүрэв гарагийн дугаараар хоёлаа эротик урлагийн талаар ярьдаг. Өнөөдөр болохоор алдартай эротик музейнуудын талаар ярихаар бэлдсэн байгаа. Тэгсэн байгаа. За хүндрэлтний түүхийн аль ч цаг үед Эрос буюу хүсэл тачаал дурлалын илэрхийл урлагийн салшгүй нэг хэсэг байсан. Өмнөх эротик урлагийн нэвтрүүлгүүдээ ч мөн энэ тухай ярьжсэн. Одоо Помпей эртний индичүүд гэх мэт олон төрлийн бүгд л эротик урлаг ер нь агуулгадчихдаг. За харин өнөөдөр тэгээд дэлхийн олон хотод энэ сэдвийг судалж, харуулж, соёлын түвшинд ойлгуулж чадсан эротик урлагийн музейнүүд байдаг. Нилийн олон музей гэдэг юм байлээ шүү. Дэлхийдээ ярьж ер нь баг эротик музейгүй улс орнч бас байгалахалтай. Манай Монгол жишээлбэл байхгүй шүү дээ. Тийм байхгүй. Ялангуяа тэгээд яг нөгөө өшөө нэг жоохон социалист хаалттай орнуудад бас байхгүй байх. Тийм баг. За тэгээд зөвхөн энэ музейнүүд нь өдөөлт бус хүний дотоод ертөнд сэтгэл хүсэл соёлын илэрхийлэл гэдгийг бас баталж байгаа. Ерөнхийдөө эротик урлаг гэдэг бол тэр чигээрээ урлагийг нөгөө хүмүүсийн боддог нөгөө маш муу 18 нэмэх гэж ярьдаг шүү дээ. Тэр зүйлсийг яг урлаг талаас нь л их харуулсан байдаг. Яг үнэн. Тэгээд нөө эн чинь ер нь бол түүхийг харуулж байгаа шүү дээ. Түүхийг дотроо агуулж байгаа хөгжлийн түүх байна. Дээрээс нь одоо жишээл 100 жилийн өмнө эротик урлаг одоо ямар хөө төвшөнд байсан бэ? Хүмүүсийн дотны харилцаа ямар төвшөнд байсан, юу хэрэгэлдэг байсан гэх мэтлэнгээр музей бол энэ бүх түүхийг өгүүлж байгаа. Тэ хүний нөгөө бүхий л цаг үед ерөнхийдөө энэ үлдэл цуг явсаар л байсан гэсэн үг. Тэрнээс гадна өнөөдөр чи хоёлаа юу яан те зурагнуудыг нь үзүүлээд явна. Ер нь бол үзүүлж болох үс зурагнуудтай юм шиг санагдсан шүү. Өнөө найруулагч ярих хагаслаад өгчих юм болов уу яах юм бол. Тий. За тэгвэл бидний танилцуулах эхний музей бол Чехэд байдаг. Чехийн Праг хотод байдаг секс төхөөрөмжийн музей. За. За тэгээ одоо секс төхөөрөмжийн тухай ярихаар одоо заримд нь бас зарим талаараа сонирхолтой татахгүй ээж болох ч гэсэн энэ музейд болохоор 350 гаруй эд зүйл төхөөрөмж байдаг. Маш олон үзмэртэй 3 давхар байшинтай. За тэгээ зарим үзмрүүд нь бол үзэж яваа хүнийг барыг хичгэд ч хүргэж магадгүй юм үзмэртэй юм байна л да. За. За дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан өнөөдрийг хүртэлх бүх цаг үеийн туршид ашиглагдж байсан секс тоглоом, дагалдах хэрэгслүүд эротик урлагийн үзмрүүдийг үзэх боломжтой ийм том музей эдгээ. За тэгээ бүр дээрээс нь 1900-аад оны эхэн үеийн бүрэн хэмжээний насан туршидтын киног хуучны хэв маягийг агуулсан тийм тогтчлолттой кино театрт хүртэл үзэх боломжтой байдаг. За. За энэ музейг 2002 онд байгуулсан хуучин хотын талбайнхаа ойролцоо барилт юм байна. За Праг гэсэн шүү дээ. Тийм би Праг орж үзсэн. Гэхдээ ийм музей энэ төр үзэх завдалч бас нэг гараагүй л дээ. Яг нөгөө зайлшгүй үзэхтэй газруудаа үзэл явцсан. За албан ёсны цахим хуудсандаа болохоор өөрөөсөө юу гэж тодорхойлсон бэ гэхээр бэлгийн харьцааны үед таашаал авах Евросын өрмөц байрлалыг бий болгох зорилготой механик гэхэр ч одоо гараар хийсэн тий эротик хэрэгслийн үзэсгэлэн гэж өөрөөсөө тодорхойлсон байд юм байна. Тэгэх юм бол яг нь механик хэрэглэгдэх хүн гэж механикч одоо бас гараар хэрэгэлдэг. Гараар хэрэгэлдэг жоох нөгөө янз гараа ашиглаж
Хэрэгэлд юм уу? Механик гэдэг чинь одоо автомат л гэсэн үг л дээ баг шахав. Бараг л болно. Тий, ямар нэгэн механикаар гараар яг ингээд гараараа үлдчих гэдэг биш. Үүд нь автоматаар ажилдаг. Гэхдээ автоматаар ажиллах нь гараар хэрэгэлдэг гэж магадгүй. За би яг нэг хэлэх гэсэн чинь нэг буруу хэлээд болтгоо. За тэгээд ер нь бол секс төхөөрөмжийн үзмэртэй цорын ганц музей гэж тооцогддог юм байна. Энэгээрээ дагнцсан. Яг төхөөрөмжийнх нь л тий. Тэгээд нийтдээ би түрүү хэлсэн 350 орчим төхөөрөмжийн цуглуулга байдаг. Олонх нь ер нь бол яг түрүүний хэлсэн шиг одоо өөр төрлийн байрлал ч юм уу тий эсвэл өрмөц байрлалыг бий болгох эсвэл өрмөц таашаал авахд зориулагдсан байдгаа гэсэн байна. Янз янзын төхөөрөмжүүдийн зураг наруулж өгч байна. Яг харахгүй жаахан хуучны хэдүүд энэ одоо ийм том төхөөрөмжөөс юу идэг вэ? Чи одоо нэг фитнес клубын төхөөрөмж шиг л харагдаад байгаа юм да. Тийм байна. Фитнес клубын төхөөрөмж шиг л. Харин тий. За тэр яг алцаагаа суудаг сандал шиг юм байна. Гэхдээ энэ ингээд тонгоод юм шүү гүм үү? Тийм юм уу? Тэгээ тонгоочтой юм шиг. Харахаар ингээд тонгооцсон хүн шиг харагдаад ах юм. За эн чинь бол харин эргэлдээд энэ нэг өднүүд нь бас энэ тэнд нь шүрэгдэг болтой юм шиг байна тий. Дур өсөл өдөөдөг юм байна л да. Тийм л юм байна л да. Тэгээ энэ зарим хэрэгслийг нь бүр 16 дугаар зууны үед үйлдвэрлэсэн байдаг гинэ. За тэгээд энэ цуглуулгад болохоор биеийн бэхэлгээ байд юм байна. За уламжлалт бус секси үед хүний биеийн жим болон байрлалыг нь хөнгөвчлөх зорилготой тийм төхөөрөмжүүд байдаг гинэ. Дүүжлэгддэг ч юм уу ингээд тий нөө дээрээс дүүжлэгдэх ч юм уу дүүжлэгдэх ханаас тааднаас дүүжлэгдэх энэ төр гээд. За тэгээд бэлэг эрхтэн хуруу шулуун гэцээр өдрөө болон хилүүг өдөх хэрэгслүүд бас байдаг. Тэгээ эднэрийн дотор болохоор жижирдэг хурууны үзүүрээрээ оролдох за бүрэн давмгайлах гэдэг нэг эзэн бололтой гэдсэн шүү дээ. Бүрэн давмгайлах зорилттой тийм албадлагын сандалнууд за тэгээ гулсах нүхтэй Азийн шидэт хайрцаг гэдэг нэртэй юм төхөөрөмж за аман таашаал өгөх зорилттой энийг нь хөнгөвчлөдөг суудалтай нүхтэй сандалгын хүүе эдгээр чинь 16 дугаар зуунд бүр илүү залхуу байсан юм шүү. Энэ одоо нэг доор нэг ингээд юу байгаа штэ тэр нэг одоо хүү эн чинь тааснаас дүүжилсэн юу вэ? Энэ нэг хөнгөвчлөдөг гэд энэ нөгөө нэг янз янзын юм дүүжилсэн байх нөгөө ингээд хавчаар ингээд зүүж мөгээд нөгөө садомасохистэй сэдис талдаа юм байна тийм ямар амар сэдис таазнаас ингээд дүүжилчтэй юм бах та. Харин тийм байна тий. Энэ ямар юу харагдсан бэ те хүн алаад ир дээрээс нэг хар юм тэгээд дүүжилсэн юм шиг. За тэгээд төшөө юу гэдэг вэ гэсэн чинь 1580-аад оны үеийн хомс шигтгсэн шүдтэй тийм бүснүүд төмөр корсет гэх мэт зүйлс байдаг гинэ. За нөө яг ингээд BDSM-ийн төрлүүд байх нь шүү дээ. Төмөр корсет. Тэгсэн чинь энэ дотор их сони юм байсан. 1920-ад онд Францад үйлдвэрлэсэн хөвгүүдэд зориулсан гараар таашаал өгөхөөс хамгаалсан хэрэгсэл байдаг гинэ. Хамгаалах хэрэгсэл. За тэгсэн чинь гараар таашаал хөвгүүд өөртөө ингээ гаргалах гэсэн үг байна шүү дээ. Тэгүүлэхгүй гэсэн үг юм байлээ. За тэгсэн чинь энэ болохоор одоо ноц эрхтэнд нь зөөсөн электрон бүгж хүртэл байдаг гинэ. Электрон бүгж шүү бүр. 1920 онд уу? 1920 онд. Тэгсэн чинь яаж яана гэхээр хүүгийн одоо нууц эрэхтэн хөвчрөх үед нь бүгж автоматар асаад гэрэл басд юм байна. Тэгээ эцэг их нь мэдэх боломжтой болдог гинэ. 1920 онд уу? Харин 1920 онд чинь юу дүнгэж машин гарч илээд байсан. Тэгэхэд ийм 18 нэмэх хүмүүс янз юм зохион бүтээдэг үуч. Энд чинь гэхдээ ингээд нэг ганц жижиг юм болохоос хийхэд амархан байсан байж магадгүй л юм. За тэгээд эртний грекийн биеийн үнэлэгчдийн өмсдөг гутлыг бас гутал энэ төр гээд янз янзын хэрэгслүүд идэг гинэ. За тэгсэн чинь тэр эртний грекийн биеийн үнэлэгчдийн өмсдөг гутлын уланд нь нэг бичээс байдаг. Тэр нь болохоор миний мөрийг даг гэсэн өгүүлбэр сийлсэн байдаг гинэ. Тийм би надад яг сонсч ирсэн юм байна. Тийм үү. Тэгвэл хуучин түүхэн дээр те. Тэгээд ингээд нөгөө гутлаа өмсөө явахаар газарт тэр бичиг нь үлддэг. Тэгээд дагаад явдаг. Хүмүүс тэрийг дагаад явангууд тэр хүн дээр хүрчдэг. Тэгээ үйлчлэгээ авдаг. Хаанчлан нэг явуулсан сонсч ирсэн юм байна. За тэгвэл тэр гутал чинь энд байдаг гэж шүү. За тэгээд дээрэс нь мэдээж эротик хувцсны цуглуулгууд байдаг. За дээр урлагийнх нь одоо зурагтай галерейд нь болохоор хүний бэлгийн чиг баримттай холбоотой зургийн цуглуулагч бас байд юм байна. За тэгээд түрүүний хэлсэн нэг кино театр байдаг гэсэн шүү дээ.
тэрэн дээр болохоор ёстой жинхэнэ тэр 1920-ад оны үеийн Испаний найруулагчийн найруулсан дэлхийн хэмжээнд одоо бас лаваа нэр хүнд хүрж исэн тэр кинонуудыг бол чөлөөтэй үзэх боломжтой байдаг гинэ. Тухайн кинонууд ч бол яг нөгөө юм зураг гүйлгдэг төрлийн кинонууд байсан байхаа. Яг кино чинь тэр үед нэгцэн. Энийг төхөөрөмж нь аягүй сонирн байна л да одоо нэг. Одоо яг үзүүлж байгаа юу? Тий яг одоо үзүүлж байгаа. Энд чинь ингээд харин нөгөө автоматар ингэх юм шүү. Эрэгтэй хүн хэрэггүй юм шүү. Тийм юм байна. Тэгээд өөрөө энийг эргүүлээд ажилтдаг юм яа. Яг нөгөө орчин цагийн нөгөө вибратор шиг болцсон юм байна те. Ер нь бол вибраторын одоо өмнөх загвар нь л юм шүү дээ. Тий. Тийм л юм шиг байна. Энэ бол ямар ч тач ингэж эрэгтэй хүн оролцуулахгүйгээр эрэгтэй хүн оролцох нь оролцохгүй юм байна. Эрэгтэй хүн эсвэл энийг эргүүлээ зогсож болох юм тий. Тийм тийм байхгүй. За тэгээ ингэсэн гинэ. Музей нэгдсэний дараа Праг хотын тодорхой зарим албан тушаалтнууд жоохон дургүй байсан юм байна. Нэг тааламжгүй ёс бус гэсэн агуулгатайгаар шүүмжилсэн юм байна л да. Тэгсэн чинь энэ шүүмжлэл нь жуулчдын сонирхлыг татаад тэгээ жуулчдын дунд нэр хүнд нь өсөөд тэгээ одоо жуулчд их ирдэг гинэ. За. Сонирхолтой төвхтэй музей байна. Харин тий. Ер нь хэдийн үед нэгдсэн 2002 онд нэгдсэн гэсэн. За ер нь сүүлийн үед л нэгдчих шиг байлаа. Тийм бүр тийм бас эрт нэгдэггүй юм байлээ. За тэгвэл би бас яг 2002 он хавцаа нэгдсэн нэг музей авсан. 2002 он хавцаа гэж 2000 онд Museum of Sex гэдэг Нью-Йоркт байдаг. Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотод байдаг. Хүмүүс болохоор товчлоод Mo-Sex гэж нэрлэдэг юм байна. За бүр товч мовч нэртэй ник нэмтэй юм байна тий. За Нью-Йорк хотын төв Манхэттны 5 дугаар өргөнчлөлийн гудамжид барилах нэгэн музейд хүмүүс өдөр бүр урт тараалтан үзхэн зогсдог. Музейд орохын тулд штэ. Гэвч энэ жирийн урлагийн музей биш. Энэ бол секси музей. Богиноор хэлэхэд Mo-Sex гэж нэрлэгддэг. Дэлхийд ховорхон эротик урлаг ба хүний бэлгийн харилцааны музей юм. 2002 оны 10 дугаар сарын 5-нд албан ёсоор үд хаалгаа нээгээд нээсэн энэ музейг Америк бизнесмен соёлын судлаач Дэниэл Клак начлан байгуулад түүний зорилго нь тодорхой байсан. Хүний бэлгийн амьдрал, хүсэл харилцааны түүхийг нээлттэйгээр урлагийн хэлээр л харуулах юм байна. Тэгтээ энд чинь ганц нэг зураг орж ирж ин тэгээ хүйш. Нөгөө юу яаж байгаа арга яс юм уу? Арга ясаа сонирхолтой байна. Тийм бэ. Энэ арга яс чи яс эвгүй аргад юм бэ? Мангаж сүртэй юм биш үү ёо. Барил. За тэгээ 2002 онд угаасаа яг ийм сэдвтэй музей нээх нь бараг л ёс суртахууны хил хязгаарыг давсан мэдээж мэд хүлээж авдаг байсан. Тэгээ Нью-Йорк мужийн бас яг түрүүний Прагийн удирдлагууд гэдэг шиг Нью-Йорк мужийн соёлын зөвлөл анханасаа л энэ музейг нийтийн ёс зүйд харчилнаа гэж эсэргүүцээд олон ч хэлэлцүүлэг өрнөж байсан. Гэвч эсэргүүцэл нь хүмүүсийн эсэргүүцлээс илүү сониуд зандаа хөтлөгдсөн соёлын дэвшил болж хувирсан байхад. Ер нь гэхдээ дэлхийд даяар бас 2000-ад онд бол бас бэлэн биш байсан юм байна тий. Нэг одоо удирдлагын зүгээс ч юм уу арай л хэд задгаа яана гэж үзчихсэн юм байна л да. Яг хотын захиргаанаас тэгэл энэ бас ёс бус байна л гэж үзэл ер нь хаах гэж үзсэн боловч үзэгчдийн тооны юм тэднийг ингээд давуулсан болохоор ерөөсөө одоо хүртэл ингээд хүмүүс оочлоо зогсдог. Одоо үл их хэрэгцээ ихтэй байна тий. За энэ музейгээс гадна бас нөгөө үзэсгэлэн гаргадаг байгаа. Тэгээ хамгийн анхны үзэсгэлэн нь Нью-Йорк хот Америкт сексийг хэрхэн өөрчилсөн бэ гэдэг. Тийм үзэсгэлэн гарч ирсэн. Тэгвэл эн чинь бүр юу яасан бэ тий? Анхны дээр үеийнхаа одоо түүхийн талаар юу яасан юм уу? Үзэсгэлэн гаргасан гэсэн үг юм уу? Ерөнхийдөө Нью-Йоркчууд нөгөө өөрсдөө соёлын бас нөгөө бэлгийн соёл одоо ингээд хүүсийн эрхчлөөг хэрхэн тодорхойлсон тухай ингээд ерөнхийдөө өгүүлдэг. Нью-Йоркийн одоо үндсэн уугуул иргэдэн ч юм уу те. Тэд нар бол угаасаа ингээд Нью-Йорк угаасаа яг ингээд Америкт бэлгийн соёлыг тараасан гэж үздэг юм байлээ. Зөв. Одоогийн бэлгийн соёл ч юм уу тухайн үед ингээд хэвшмэл ойлголтоос нь өөрчилсөн. За тэгээд одоо музейд бол маш олон ингээд үзэсгэлэн гарахаас гадна байнгын үзүүрүүд байдаг. Тэр нь одоо 15,000 гаруй үзмэр цуглуулад тэдгээр нь одоо уран зураг, гэрэл зураг, баримл, кино тэгээд загвар, дижитал урлаг гэх бүхий л хэлбэрээр байт юм байна. Тэгээд энэ тогтмол гарт юм уу? Энд чинь нөгөө сэдвэрээ сэдвчилж байгаа. Одоо яг 15,000 үзүүр бол угаасаа байдаг байнгын. Зөв. Заримдаа нөгөө үзэсгэлэн онцгой үзэсгэлэнгүүд гардаг. Тэд нар нь өөр сэдвтэй.
За тэгээ музейд ормогч нэг л зүйл ойлгоно. Энэ нь эротик гэдэг бол өдөөлт биш соёлын хэл юм а гэдгийг маш сайн ойлгож авдаг хүмүүс. Тэгээ үзмөрүүдийн дунд 20 дугаар зууны одоо порно киноны хувьсэл, эмэгтэй хүний дүрслэл, BDSM соёл, LGBT нийгэмлэгийн төвөг, амьтдын нөхөн үржихийн урлаг гэх мэт судалгааны төвшний бас сэдвүүд байдаг. Зарим үзэсгэлэн бүр академик төвшөнд хүрч ирсэн гэнэ. Зөө. Тэгээд 15,000 гаруй үзмэртэй ихэрч юу нэг аюу олон үзмэртэй юм байна дөө. Тий. Тэгээд зөвхөн ингээд үзээ зогсох биш. Өөртөө оролцох, мэдрэх тийм боломжийг олгодог. Хөх яаж? Одоо ийм Jump for Joy гэдэг юм тоглоом байт юм байна. За. Хүмүүс ингээд яг ингээд зураг нарахад нөгөө мөмөн дотор ингээд өсөрдөг тоглоом. Дотор нь ороо зүгээр өөртөө jump гэхээс үсрээд тоглох юм байна тий. Тэгээд хүүхдүүдийн нөгөө нэг jump-ийн юм уу гэд байдаг штэ тэр шиг юм байна штэ. Яг хүүхдүүдтэй гоё штэ мөмөн дотор ч юм тий. Эмэгтэйчүүдийн хөхөн дотор тий. Тэгээд хайрын хонгол зэрэг үзэгчдод өөртөө ингээд хэрэглээд үзээд дадаад ингээд тоглож бас юмнууд зөндөө олон байдаг. За тэгээ 2009 онд мөсөө өргөдөл хийгээд 5 дахь өргөнчлөөний шинэ орц кафе, дэлгүүр, судалгааны өрөөнүүд гэд бүр олон юм нэмсэн. 2000 юу байсан бэ лээ? Нью-Йоркийн анх 27 дугаар гудамжлалаас ордог байсан бол 2009 онд засвар хийгээ бүр өргөжлөнгүүтээ нөгөө талаас нь ордог болоод 5 дугаар өргөнчлөгөөр ордог болсон гэж тэгжсэн. Тэгээ 2004 онд бас бүр салбар нээсэн. Бүр өргөж явсан юм шүү. Майами Бич тод 2 дахь салбараа нээгээд. За, Майами Бич. Майами дээр гэдэг гэсэн би яг нөө харсан юм а. Гэхдээ энэ хоёр чинь тэгвэл нэг юм биш өөр. Өөр юм уу? Тэ өөр юм билээ. Тэр нь бүр 2009 бас энэтэй хавцаа 2002 он хавцаа бас байгуулагдсан. Зөв. За тэгээ Мосексийн нээлттэй байдал мэдлэг сэтгэл хөдлөлийн огтлцлын нэгэн дор мэдрүүлэх газар. Хэдийгээр зарим шашны байгууллагууд, нийгмийн бүлгүүд анх эсэргүүцэж ёс суртахууны хар шимэн шүүмжилж байсан ч энэ музей өнөөдөр Нью-Йоркийн соёлын нэгэн тод бэлэгдэл болсон. Энд очсон хэн боловч хүний бие хүсэл, бэлгийн харилцааг ичгүүртэй сэдв биш харин урлагийн шинжилгээ ухааны соёлын илэрхийлэл гэж ойлгодог байх нь. За тэгээд одоо энэ Секс музейд дэлхийд даяарх 40 гаруй орны эрдэмтэн, уран бүтээлчдийн бүтээл, судалгааг нэгтгсэн цогцтой болсон. Ерөнхийдөө бол энэ чинь шинжлэх ухааны бас маш том юм яваад байгаа юм байна л да. Тийм байна. Энэ бүх музейнууд ер нь яг цаанаа бол түүх шинжлэх ухааны бусад одоо ойлголтуудыг бүгднийг агуулж явж байна л да тий. Угаасаа музейн зорилт чинь тийм ч. За дараагийн танилцуулганд орох уу? За тэгье. За нөгөө Исланд дээ штэ. За тий. Тэнт чинь нэг музей байт юм байна. Reykjavik гэдэг нийслэл нь байгаа. Тийм. За тэнт чинь нэг юм бэлэг хэрэгтний музей гэдэг нэг музей байт юм байна. За. За тэгсэн чинь эн чинь бол ингээд ер нь юм эротик музейнуудын жагсаалтанд аль биесээр байгаад байгаа байхгүй юу? Би нэг хасд юм гэсэн чи ер нь бас хасж болохгүй юм байна. За. Тэгэхээр н оруулаад ирсэн. За 200 гаруй үзмэр байдаг. Тэгтээ энэ нь болохоор ихэнх нь амьтдын бэлэг хэрэгтэнгүүд байд юм байна. Нууц хэрэгтэнгүүд. За. За тэгээд 16 өөр төрлийн халим, цагаан баавгай, тэрч батгай тэгсэн чинь хүний бэлэг хэрэгтэн байдаг байгаа байхгүй юу? Хүний, жигүүний юу? Тийм. Жигүүн. Тэгээд энэ ч үлдээ явчихсан баг та. Яг нөгөө насарсныхаа дараа хандивлцсан. Тэгээд тэрийг ингээд эднэр чинь ингээд нэг шилийн уусмалт хийцэн байт юм байлээ. Тэгээ хадгалсан юм бил. За энэ одоо музейн цуглуулга анх яаж үүссэн бэ гэхээр 1974 онд үүсгэн байгуулагч Сигурдур Хяртарсан гэж Акранес гэж хүнийг сургуулийн захирлаар ажиллаж байхад багш нар нь ингээд зүгээр анх тоглоом болгоод бухын бэлэг хэрэгтэй өгчээсэн юм байна л да. За. Тэгсэн чинь энэ хошин бэлэг нь өөрөө Исландийн бүх хөхтөн амьтны бэлэг хэрэгтэн цуглуулах сэдлийг өгсөн гинэ. Тэгэл цуглуулад эхэлсэн юм байна. Цуглуулж явсараад 97 онд энэ Reykjavik гэсэн хоттой нэг жижигхэн байранд 62 сорцтой олон тооны зургуудтай ийм музей нээсэн.
Тэгсэн чи эхэндээ нутгийн ард иргэд ер нь бол музей зочлогоос татгалзаал олон энэ үзмөрүүдийг нь хитрхи ил дод тий яс бус байна гэж үздэг байсан юм байна. За тэгээ уул нь өөрөө шантраагүй юм байна. Гэхдээ ажиглаж ягаад 2004 онд халим ажиглах нийслэл гэгддэг Хусавик руу шилжүүлээд илүү том үзэсгэлэнгийн танхим руу нүүсэн юм байна. За тэгэнгүүт тэнд гадаадын зочдын тоо айжмаар нэмэгдэжсэн. Учир нь болохоор халим ажиглах гэж жуулчид тэр хотод очтiin байна л да. Угаасаа нөгөө халим үзэх гэж одоо жуулчдыг татдаг тийм хот байсан. Тэгээд нөгөө жуулчд нь музей заавал зочлоо очдог болсноор байж байгаа энэ ганцхан асууж байгаа. Энэ зурган дээр өгсөн байгаа энэ хүн шиг том хэмжээтэй энэ чи халимных гэсэн шүү. Халим бас за гайхалтай. Халимных гэсэн шүү. Тийм л байх нь. Амар том байгаа сте. Тийм байна. Би яа энэ зургийг бас нэг ихтэй фэйсбүүкээс явж байгааг харсан чи харин энэ Исландд байдаг энэ музейн үзмэр байсан юм бэлээ. За тэгээд ер нь бол жуулчид халим ажиглах гэж очисон жуулчид энэ музейгээр зочлсноор одоо гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхааралд орж эхэлсэн. За ингээд үзэгчид их хэсэх тусам нь нөө үзмрүүддээ цуглуулах хурд нь ихсээд одоо мэдээж орлого орлож эхэлж штэ. Тэгээд нөө үзмрүүд нь ч их баяжж ирсэн юм байна. Ингээд 2011 оноос эхлээд хүний бэлэг эрхтний дээж авч эхэлсэн юм байна. Ягаад тэр хүүхдийн амьтдаа бүгднийг Исландынхаа өөрийнхөө улсынхыг бүгднийг цуглуулад дууссан юм байна. За тэгэнгүүтээ хүн рүү орж эхэлсэн. За дээрээс нь нөгөө нэг анх цуглуулж эхэлсэн захирал нь өөрөө тэтгэврт гараад хүүдээ музей ажиллаа шилжүүлж өгөхөд хүн болохоор музейг буцаагаад нөгөө анхны хот биш Reykjavik гээд тэрнэр нь буцааж нүүлгээд илүү том үзэсгэлэнийн танхимтай болсон юм байна. За тэрэн дээрээ бүр орчин үеийн хэв шинж бүх юм музей болгож тогтчулсан чинь угаасаа зорж ирэхсэд чи их хэмжээгээр нэмэгдэж одоо ингээ алдартай музейнуудын жагсаалтанд ороод ирсэн байгаа. За тэгээд тэр нөгөө нэг хүнийх байдаг гэсэн штэ. Тэр чин болохоор ингэсэн 80 95-таа гэлөө 93-таа нэг Исландийн уугуул иргэн нас орсныхаа дараа хандвалсан бэлэг эрхтэн байдаг. Тэгээ тэрийг ингээ ийм уусмалт хийцэн. Одоогоороо бол нас барсныхаа дараа эрхтний хандвалахаар амлсан хүмүүс бас байд юм байна. Өөртөө ингээ гэрээсэлсэн бид нэг ингээд намайг өгөхээр аваарай гэх. Донор болдог шиг л ийшээ аваад энэ ч тавиараа. Үзмөр болгоор ч миний эрхтэн үрдүүлдэг гэл. Харин тийм тэгсэн байна. Тэгсэн чи энэ одоо амлсан хүмүүсийн дунд том эрхтэнтэй гэдгээрээ алдартай Америк хүн байдаг гинэ. Тэгээ одоо тэрийг нь Жими Хендрикс гэдэг нэртэй хүн юм байна. Тэгээ энийг нь болохоор биш ямар нэртэйг нэрээ мэдэхгүй байна. Би яг сая нэг андарч авч. Нэг ямар тааш нэг Америк хүнийх байдаг. Нөгөөх нь бол том гэсэн. Тэгээ тэрнийх нь хэмжээтэй юм гибсэн одоо баримл гэх юм уу юу гэдэг вүлээ дүрсийг нь бол ямар тааш тавьсан байгаа гэсэн. За тэгээд ер нь Жими Хендрикс зэрэг алдартнуудын одоо эрхтнийх нь гипсээр хийсэн тийм цуглуулга бас энд байдаг гинэ. Тэр нь болохоор яг ингэж юу үздэй ихтэй яг өөртөөх нь хэмжээгээр нь. Хэмжээгээр зүгээр нөгөө гипсэн юм хийгээл авчтай шүү дээ тий. Тийм байна. Энэ гипсэн эрхтнүүд бол зөндөө өнөө энэ зурган дээр харахад бол тий. Энэ яг найруулагч зургийг нь жоохон бүлэрлэгдсэн байна. Тийм байна. Бүлэрлэгдээд өгсөн байна. Яг угаас юуг нь ойлгомжтой юм чи. За ийм музей байна За да. тэгвэл би одоо World Erotic Art Museum буюу одоо дэлхийн эротик урлагийн музей гэх юм уу? Тий, эротик урлагийн музей нийт тухай танилцуулна. Энэ 2005 онд Майами Бичийн Art Deco дүүргийн одоо 1205 Вашингтон өргөнчлөө гэдэг ийм хаягтай нэгдсэн байх нь шүү дээ. Дэлхийн эротик урлагийн музей нь эротик урлагийн түүх ойлголтыг нэгтгэн дэлгэрүүлэх зорилготой музей. Бас дотроо номын сан боловсролын төвтэй юм байна. За энэхүү музей нь урт хугацааны хувийн цогцлолго дээр үндэслэн байгуулагдсан. Үүний эзэн Наоми Вилзек гэдэг хүн байт юм байна. Сургалтын юм байна тий. Тийм байна. Сургалт, үзэсгэлэн, судалгаа зэргийг давхардан зохион байгуулдаг тул эротик урлагийн түүхийн музей гэж тодорхойлтыг яг аль биесээр авчихсан байна. За музейн коллекц коллекцт нь одоо баримл, зураг, гэрэл зураг, уран зураг зэрэг олон төрлийн бүтээлүүдийг агуулдаг уламжлалт ардын урлагаас эхлээд нэрт уран бүтээлчдийн
мөтөлчд болох одоо Пабло Пикассо, Салвадор Дали, Фернандо Ботерогийн эротик сэдвтэй бүтээлүүдээр бас баялаг байд юм байна. Алдартай зураачтай. Коллекцэн 4000 орчим эротик урлагийн бүтээлтэй гэж ангилагдсан байна. Тэгээд жишээ нь 1900 орчим нь хятадын одоо хавтан дээр хосуудын бэлгийн хайцаанг дүрсэлсэн зураг, Японы одоо шунга баримл, Колумбийн уугуул, Тайроно соёлын металл баримлууд зэрэг дэлхийн өнцөг болон бүрийн уламжлалт эротик дүрслүүд багтдаг. Тэгэд ийм дүрслүүд орсон болохоор ерөнхийдөө яг дэлхийн эротик урлагийн музей гэдэг нэрээ бас маш авч явдаг. За музейн эротик урлагийн урлагийг зөвхөн хэд шуугантай эсвэл хэд ёс суртахууны хязгаардах зүйл гэж харахаас гадна хүний хүсэл, биеийн харилцаа, соёлын илэрхийлэл урлагийн хэлбэр гэж үздэг. Тэгээд жуулчид тиймээс энэ жуулчид зөвхөн хараад өнгөрөх бус бодоод эргцүүлээд бас юмыг ингээд судлах боломжтой болдог байна. За музейн байрлал бол одоо тухайн үеийн жуулчдын яг хөл хөдөлгөөн ихтэй газар байдаг болохоор мэдээж хэрэг маш их жуулч ордог. За тэгээд уламжлалт, ардын урлаг, барууны модерн урлаг, орчин үеийн эротик дүрслэл гэх мэт олон хэм маяг нэг дор цугларсан урлагийн хувьд нэгдмэл соёлын хувьд бас гүн утгатай байдаг. Би тэгээ үзүүрүүдийг үзсэн чинь айгүй итгээд бас юмнууд байсан. За энэ юу вэ? Одоо нэг одоо Disney хүүхэлдэйн кинонуудын баатрууд ингээд бэлгээрчэнд орж байгаа. Тэр нэг сонирхолтой нөгөө Disney нэг хар нохоо байдсан штэ. Гупиг нөгөөтг. За тийм. Тэр нохоо ингээд цасангуутай. Disney одоо ямар садар зураг. Пиноккиогийн эцэг гэдэг чинь нөгөө Лупито химэлээ одоо нөгөө тийм Пиноккиг бүтээдэг өвгөн. Тэр чинь болохоор Дональд Дактай. Эрэгтэй юм уу? Тэгснэ Микки Маус солонгуудаа Дональд Дакийн нөгөө Дейзитэй. Цаана 7 одоо бас нэг залуутай нэг ханхуутай л шиг. Аюултай зураг. Найруулагч өгцөө. Оо тийм байна. Ийм сонирхолтой уран бүтээлүүд байдаг. За тэгээд ерөнхийдөө бол энэ чи 2005 онд нэг тэгээд 4000 гаруй бүтээлтэй Пикассо, Дали хүртэл урлагийн томогтой нэртэй уран бүтээлчдийн бүтээлүүдээс тусгаалan дэлгэдэг. Энэ зочид зөвхөн хардаг уу харин судалж эргцүүлэн мэдэрдэг. Ийм музей байх нэ. Одоо музейн гадна талын билээс бол яг ингээ Майамид байдаг. Майами чинь ер нь нэг дулаан газар шүү дээ, тий. За дараагийнх руу орох уу? За тэгээ. Дараагийн музей. За энэ болохоор дараагийнх нь Лондонд нэдэг музей байгаа. Английн Өтрээний музей. 2017 оны 3 дугаар сард нээгдсэн энэ Лондонгийн Өтрээний музей нь болохоор одоо хүрэлцэн ирж үзэж байгаа зочдод эмэгтэй хүний эрхтний эрүүл мэнд, анатомийн талаар мэдээлэл өгөх. Өтрээний эргэн тойрондох одоо өдрийг ингээд тэрүүгээр нь дамжуулсан гутаанд оромжилтын штэ. Бүхнүүдийг ингээд эмэгтэйчүүдийг эвгүй байдалд оруулдаг. Тэрийг даван туулах. За тэгээ эмэгтэйчүүдэд аюулгүй феминист орон зай бий болгох зорилготой. За Лондон хотын Bethnal Green байдаг энэхүү музейн шинжлэх ухаан, түүх, соёл, нийгэм зэрэг сэдвүүдийг хамарсан үзэсгэлэн арга хэмжээ семинарын хөтөлбөртэй байдаг бөгөөд эерэг байдлыг дэмжиж яриа хэлцээ хийх зэрэг ингээд тийм ер нь л нэг тийм аюулгүй эмэгтэйчүүд зориулсан орон зайг бүрдүүлэх зорилготой байна л да. Тэгээд мэдээж ингээд феминизмыг дэмждэг гэсэн. Дээрээс нь эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг. За тэгэхээр LGBT гэдэг нь штэ. Тэднэрийг ч гэсэн бас тийм нийгэмлэгүүдийг бас дэмжиж хамтарч ажилладаг юм байна. Зорилго нь бол бас яг тодорхой эмэгтэйчүүдийн анатом, эрүүл мэндийн талаарх мэдлэгийг түгээн, мэдлэгийг нь дээшлүүлнэ. Бусдад одоо энэ эмэгтэйчүүдийн анатомтой холбоотой асуудлуудын талаар хүмүүст ярих итгэлийг өгөх. Нэг хүмүүс манайд нэг Өтрээний хүрнэл гэдэг нэг юу бас гараад идэг байсан шүү дээ. Одоо жил болгон бас явдаг ах шүү. Тийм юм уу? Тийм юм явуулд юм бэлээ. За тэгээд түрүүний хэлсэнчлэн бие махбод болон эмэгтэйчүүдийн анатомтой холбоотойгоор гутаанд доромжлыг арилгах, доромжлохгүй байх тал дээр нь одоо уриалах. За феминизм, эмэгтэйчүүдийн эрх, LGBT болон интерсекс нийгэмлэгүүдийг хамруулсан тийм хилцүүлэг хийдэг.
Тэгээд бас яг нөө чиний нэг Америкийн нэг музейсэн штэ яг тэрэн шиг ингээд тодорхой байнга байдаг үзмөрүүдтэй мөртөөсөө хаяа үйл ажиллагаатай холбоотойгоор үзмөрүүд гардаг. Яг одоо гоё штэ. Өнөөдрийн байдлаар бол цэвэршилт юу өөрчлөгдсөн бэ гэдэг нэртэй үзэсгэлэнгийн хөтөлбөртэй байгаа юм байна. За цэвэрсэлтэн дараа юу өөрчлөгдсөн бэ л гэсэн үг юм биш үү? Тийм ээ, цэвэршилт тохиолдож байгаа бол гээд тэгээд тэрнтэй холбоотой ийм арга хэмжээтэй байгаа юм байна. За тэгээд номын клубтэй тэрнгээрээ олон төрлийн семинар арга хэмжээ зохион байгуулдаг. Тэгээд хамгийн гол хүртээмжтэй зүйл нь юу вэ гэхээр хүүхдүүдэд бага наснаас нь эхлэн эмэгтэй хүний анатомийн талаар илүү нээлттэй ярилцахад нь тусалдаг тийм хөтөлбөр явуулдаг. Эрүүл мэндийн хичээл шиг юм юу Тийм, энэ өстой гоё байгааз. Бага насны хүүхэд ч гэсэн орж болно гэсэн үг байна шүү дээ. Эмэгтэй Багаас бол нь ахуулаад эрэгтэй хүүхдэд ч гэсэн хамрах боломжтой хаа. Би яг эрэгтэй эмэгтэй гэж бас яг яасангүй. Эрэгтэй хүүхдүүд ч гэсэн ер нь бол энэ талаар физиологийн одоо мэдлэгтэй байвал бас зүгээр штэ анатоми. За тэгээд ийм сонирхолтой энэ байдаг үзмөрүүд нь бол яг зургуудыг нь харсан. Тэрний одоо эмэгтэй нэг чинь ингээ олон янз байгаа штэ. Тэрийг ингээд янз янзаар дүрслсэн юм гипсэн баримлууд даавуугаар хийчихсэн байх жишээний тийм үзмөрүүдтэй юм байлээ. Бүр илүү олон үзмөр бол нийт дэлгэтэй биш байлээ. Тэгэхээр очисон хүмүүс нь илүү үздэг бах. Манайд чинь нэг хин билээ нэг эмч энийг юуны талаар хэлүүн нэг мис засал масл хийх хэрэгтэй мэрэгтэй энэ төр гээд нэг яваад та сошиалар нэг бөмбөгдүүлсэн штэ. Тэр мэтлэнгийн юмнууд дээр бол жинхэнэ хятад ороод ирдэг л юм байгуулга юм байна энэ музей бол. Яа ийм сонирхолтой музей байна. За ерөнхийдөө бол өнөөдөр би бол Америкийн музейнуудыг нөгөө талд болонгуудаа Европын музейнуудыг авсан байгаа. За дараагийн миний музей бол Америк. Лас Вегаст оршдог тэр дундаа. Лас Вегас бол угаасаа шөнийн хот. Гэрэл анивчдаг шүнжэнгөөл гэрэлтэй байж идэг те. Шөнийн хот ч ерөөсөө. Өдөр нь бол өдөртэй байдаг гэсэн үг. Би очиагүй. Ер нь одоо удахгүй очих төлөвлөгөөтэй виза авсан байгаа. За эротик өвийн музей юм байна. Лас Вегас хотын зүрхэнд нэгэн сонирхолтой газар байдаг нь байдаг. Тэнд казино, угаасаа шоу, гэрэл чимэглэл, шүний одоо үзүр үйлчлэгийн зөндөө байдаг штэ тий. Тийм штэ. Тэд нар дунд оршдог нэгэн зүйл бол хүний их хүсэл, биеийн урлаг, бэлгийн илэрхийллийг шинжлэх ухаан, соёлын урлагийн хэлээр харуулдаг эротик өвийн музей юм байна. За энэ хүн музей нь анх 2008 онд 8 оны 8 дугаар сарын 2-нд нэгдсэн. Энэ их хамгийн сонирхолтой нь энийг хоёр хүн байгуулсан. За. Нэг нь болохоор порно киноны продюсер Дежаву гэдэг клубын эзэн Хари Мони гэдэг. Харин нөгөөх цуг байгуулсан нь болонгуудаа Санвартан Тед Мак Илвена гэдэг. Санвартан порно киноны продюсер хоёр юм уу? Тий. Ямар сонирхолтой хослол. Энэ хоёр хүн хамтран байгуулсан. Шал хоёр өөр ертөнцийн юм биш үү энэ чинь? Тий, яг хоёр ертөнцийн хоёр хүн нэгэн шашны нөгөөх нь эротик ертөнцөөс ингээд хоорондоо нэлсэн байх нь. Ямар сони энэ тий. Энэ хоёрын илэрхийлэх гол юм нь болохоор секс бол нүгэл бус харин хүний илэрхийлэл гэсэн үжил санааг олон нийтэд хүргэх зорилготой энэ музейг анх нээсэн юм байна. За тэгвэл болж шүү. Та хоёр нийлж болно. Музейний 24 мянган ам фут буюу одоо энэ 2000 гаруй метр квадрат талбайтай. Үүнээс яг 17 мянган ам фут нь байнгын үзмэрийн танхим байд юм байна. Үзмрүүдийн агуулга өргөн хүрээтэй. Эртний соёлын бэлгийн дурсгал, уран зураг, поп урлагийн бүтээл, орчин үеийн баримл, гэрэл зураг, видео арт гэх мэт энд одоо эротик гэдэг үг утга төгөлдөр утгаараа урлагийн нэгэн хэл болгон хувирдаг юм. Юусе урлаг болгоо хувиргацсан юусе. За Лас Вегас энэ музей зөвхөн үзмрээрээ биш мөн үйл ажиллагаагаараа олонний анхаарлыг татдаг. Энд бэлэг эрэхтний хүүхэлдэйн жүжиг гэсэн хошин жүжиг явд юм байна. Хүний буян уран хөдөлгөөний үзэлбэр хийдэг нүцгэн йогийн урлаг гэдэг нүцгэн йогоор йогийн үзүүлбэрүүд үзүүлдэг юм байна. Яг Лас Вегаст угаасаа шүн болгоо үзэх юм маш их байдаг. Тэрэн дунд эдгээр бас маш их чимэг нэмдэг баг. Ялангуяа эротик урлаг талаасаа тий. За үзэгчд инээж гайхаж эргэцүүлж дараа нь бодолд автаж байдаг. Энэ бүхний цаана бас нэгэн санаа нуугддаг нь хүний бие бол хамгийн анхны хамгийн эртний урлагийн бүтээл юм гэсэн санаа. За. Музей уран амьсгалын одоо юр бусын хан дүрэн, уран зураг, ховор баримлууд,
гэрэл дууны одоо ингээд дууга өгөхтэй хүртэл аюу гой зохиомжтой өгдөг. Зарим хэсэг нь одоо интерактив үзрүүд байрладаг нь зочд өөрөө бүтээлийг нэг хэсэг болж мэдрэхүүгээрээ оролцдог. Энэ саяны найруулагч энэний өмнөх өгсөн байсан зураг мураг нь яг тийм байна л да. Тийм хүмүүний дүрс байгаад исэн. За энэ эротик гэдэг бол ичгүүртэй биш харин хүний биеийн байх л ёстой зүйл гэж үздэг. Эротикийн үеийн музей бол үзэх зүйл маш их судлах бас эргцүүлэх бас орон зай болдог. Энэ соёлын урлаг шинжилгээ ухаан гурийн огтлцол байдаг. Одоо соёл урлаг шинжилгээ ухаан гурийн огтлцол гэдэг байна шүү дээ. Бэлгийн амьдралын талаар нийгэмд оршдог айдас буруу ойлголтуудыг эвдэж харин оронд нь соёлын төвшөнд ярилцж болохыг ингээд боломжийг олгодог. Тэмдээч Вегасын хамгийн сонирхолтой, хамгийн чөлөөтэй, хамгийн боловсролын шинжтэй газруудын нэг гэж үзэгдсэн юм байна. Зүг. За ер нь музей бол надад яг мэдлэг мэдээлэл түгээх те. Түүх соёлын бүх одоо түүхийг бол бүгднгийн сайхан үзүүлдэг. Угаасаа л урлагийн салбар шүү дээ. Тий. За одоо ингээд найруулагч нар зураг өссөн. Одоо ингээд ийм том нууц эргэтэн бэлэг эргэтэн ч юм уу те. Янз янзын хуучны тэгээд орчин үеийн pop соёлуудыг бүгдийг нь ослуулсан. Иймэрхүү сонирхолтой музей байна. Лас Вегас хэрвээ орвол энийг нэг үзээд гарахад бол хэлдэггүй юм байна. Харин тийм байна тий. Нүцгэн йог мог нь бол сонирхолтой юм байна. Тий, нүцгэн йогийн үзэл бүр үзнэ гэж шүү дээ. Харин тий. За тэгвэл ийм сонирхолтой байж Америкууд бас сонирхолтой музейтэй юм байна. За нэвтрүүлгийн цагт өгч байгаа хоёулаа угаасаа бэлдсэн мэдээлэл бүгднийг хүргэж амжихгүй юм байна. За би надад нэг онцгой санагдсан энэ музейг нэг яачи. Яриад өгчий. Амстердамд очивол одоо Нидерландд очивол заавал үзэх ёстой газруудын нэг гинэ. За энэ нь болохоор бие үнэлэгчдийн музей гинэ. За. Ихэнх хүмүүсийн хувьд болохоор нууц хэвээрээ байгаа юм сонирхолтой ертөнцид хүл тавьж дэлхийн хамгийн өвөрмөц алдартай газруудын нэг болох Улаан дэнлүүний гудамжны нууцыг нээе гэх юм бол энд очиж үзэх хэрэгтэй гэж байна. За угаасаа бие үнэлэгчийг бол хамгийн эртний мэрэгжил гэдэг штеп. Тэгэхээр хамгийн эртний мэрэгжлийн нэг болох бие үнэлэгчийн мэрэгжлийг өөрөө эзэмшсэн юм шиг мэдэрч алдартай тэр цонхнуудын нэгнийх нь ард сууж байгаагаар өөрийгөө төсөөлөх боломжийг олгодог газар гинэ энэ музей нь. Бие үнэлэгчдийн нууцыг нээж тэдний ажилтдаг өрөөнүүдээр нь зочилж орж болно. За тэгээд бусад тэнд зочилж ирсэн зочдын нууц эротик үйлчлүүлэгчдийн гэсэн үг шүү. За тэдэнтэй холбоотой нууц эротик түүхийг унших, сонсох боломжтой газар гинэ. За. Тэгэхээр зарим хүмүүс ч урлаг талаас нь сонирхохтой 20-30 жилийн өмнө ч юм уу тэнд бие үнэлэгчээр ажиллаж байсан хүн ямар түүхтэй байсан юм бэ гэдгийг хэрвээ сонсохыг хүсэх юм бол энд очих сонсож болох нь шүү дээ. За тэгээ энэ тасалбарт нь шүү дээ. Улаан дэнлүүний гудамжны түүх бүхий жижиг ном багтана. За. Тэгээд Амстердамын хамгийн алдартай бие үнэлэгч болох Ингагийн өөрийн амьдрал мэрэгжлийн тухай өгүүлсэн 12 ширхэг ил задгай аудио түүх багтсан байдаг гинэ. За. За тэгээд энэ Ингаар нь болохоор яагаад алдартай юм бэ гэсэн чинь 15 жил гаруй бие үнэлж байгаа. Бие үнэлэгч хийжсэн. За тэгээ улаан дэнлүүний гудамжинд хамгийн удаан хугацаанд ажилласан ийм хүн учраас алдартай байна. Тийм болохоор улаан дэнлүүний гудамжны нууц хаана юу болж идэг ер нь бол яаж бүх юмыг мэддэг гэсэн үг. За тэгээ Ингагийн зарим түүхүүд нь бол хэрвээ сонсоход бол их цочирдон байдаг. Бие үнэлэлт бол амар ажил бишээ гэж цахим хуудсандаа онцолж ер нь дэлгэрэнгүй тайлбарлсан байлээ. За мэдээч хэрэгтэй юм байна. За тэгээ бүр ингээд Инга гэдэг чи дээр үеийн хүн гэж орчин үеийн хүн байсан юм шүү дээ. За тэгээд тэгэнгүүтээ эн чинь юу яд юм бэ? Инга гэдгсэн чи хайсан чинь юу өөрөө яг гарч ирдгүү юм байна. Нэг гоё хүүхний зураг байсан байхгүй юу? За. Яг тэрэл хүүхэн юм шиг байгаа. За тэгээ Ингагийн өөрийнх нь танилцуулах сайтн дээрээ байж идэг. Улаан дэнлүүний гудамжинд тавтай морил намайг Инга гэдэг би Оросоос ирсэн. Би улаан дэнлүүний гудамжинд 15-аас олон жил бие үнэлж байгаа. Хамгийн анх Германд хүчээр биеийг минь үнэлүүлж эхэлсэн бөгөөд би тэндээс зугтаж Амстердамд ирээд өөрөө бие даан
бие үнэлж эхэлсэн. Одоо бол би аз жаргалтай байгаа. Надад хүссэн бүх юм байна. Бас би юу хүссэн бүгдээ хийдэг. Би өөрийн нууцудаа танд дэлгэж заримыг нь бүр үзүүлчих болно. Хэрвээ та хүсвэл эхлээд төлбөрөө төлөх хэрэгтэй гэсэн ийм танилцуулга бэлээ. Захин модон дээр. Тэгээ дараад оронгууд нөө тасалбарын үнэндээ багцсан гэсэн шүү дээ. 14.5 евро гэд үнэн байж лээ. Оо. Зэ юм бол орж үзэх юм байна ер нь. Очих юм бол энийг нь ер нь нэг хүмүүс нь сонсчмоор юм бэлээ. Тэгээ тэгмүүд эн чинь нөгөө одоо энэ зургууд нь байна тий. Зарим мөрөөнүүд нь бол сте эвгүй мэлээ шүү дээ. Нөгөө хүлдэг өрдөг тэгэл ханнаас ингээд гавлдаг мавлдаг тийм төхөөрөмч тийм мөрөөнүүд байд юм бэлээ. Зургууд нөө альсгүл нөгөө яг зөвхөн одоо улаан дэнлүүнийхт нь музейд нь л бэлээ. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө улаан дэнлүүний гудамжных нь өрөөнүүдэд бас тийм юм байдаг байхаа л гэсэн үг байгаа л гэсэн юм байна тийм. Өөртөө хүсэл тавиад орох юм бол тэр өрөөнүүдийг сонгодог байх л та. За дараа нь бас ингээ 2 3 баг музей үлдчихв. Дараагийн удаагийн нэвтрүүлгээд гэж яагаад сайхан ярьж өгнө. За сонирхолтой музейнүүд бас байна. Байна тий. За ингээд Улаанбаатарт 22 цаг 52 минут болсноор томчуудын явдал нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Хамтран хөтлсөн очроо баярлаа. Найруулагч өндрөөдөө баярлаа. Баярлаа. Бас энэ үртэл биднийг сонссон хамтдаа байсан сонсогч нартай баярлаа. За баярлаа. За ингээд та бүхэн маань маргааш өглөө 7 цагаас дэлхийд өнөөдөр нэвтрүүлгээрээ хүлээн авч сонсоорой. Та бүхэн минь сайхан амраарай. За сайхан амарцгаагаарай. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3.